тохирол учруулсан хүчтэй газар хөлөлт болж газар хөлөлт түүний араас болсон цунами далайн хүчтэй давлгааны улмаас 20 мянган гаруй хүн амиа алдсан юм. Түүнчлэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 350 мянган гаруй айл орох оронгийн хоцорчээ. Өнөөдөр Японд тэрхүү гамшигт үйл явдлын 3 жилээ огтож дурсгалын арга хэмжээ болж байна. Газар хөлөлт болсон эхний цаг мөчтэй давцуулан өнөөдөр орон нутгийн цагаар 14 цаг 46 минутад Япон орон даяар хүмүүс дууга хураан зогсож тэрхүү аимшигтай байгалийн гамшигт үзэгдэлд амнасаа алдсан иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэлээ. Газар хөлөлтийн эхний дөрвөл жижигхэн болсон цаг мөчтэй давцуулан Япон орон даяар хүмүүс дууга хурааж гамшигт үзэгдэлд хамгийн ихээр нэрвэгдсэн Японы зүүн хойд нутагт хонх дэлдэн галт хэрэгнүүд хөдөлгөөнөө зогсоож дууд дохио өгөн гамшигт амиа алдагчдын дурсгалыг нэхэнд дурссан байна. 3 жилийн өмнөх энэ өдөр Японд реакторын шаталбараар 9 баалын хүчтэй газар хөдлөлт болж удалгүй араас нь цунами далайн хүчтэй давлгаа тэгдсэн юм а. Газар хөдлөлтийн голомт Японы зүүн хойд хэсэгт нийслэл Токио хотоос 400 км зайтай газарт номхон далайн 32 км-ийн гүнд эргээс олгүй болсон юм а. Байгалийн энэхүү гамшигт үзэгдэл нь Японд сүүлийн 140 жилд тохиолдоогүй маш хүчтэй газар хөдлөлт болжээ. Газар хөдлөлтөнд Японы зүүн хойд нутаг хамгийн ихээр өртсөн. Хүчтэй газар хөдлөлтийн араас цунами дэгдэж бараг 40 м өндөртэй далайн хүчтэй давлгаа эрэг хавийн газар нутгийг хаман хэдэн 10 хот суурин газрын хөрснөөс арчигдсан юм а. Газар хөдлөлт цунами нүүрлсэн гамшигын бүсэд Японы 5 цөмийн цахилгаан станц байрлаж байсан. Эдгээрээс Фукушима дахь цөмийн станц дээр гамшигт үзэгдлийн улмаас галгарч станцын 6 реакторын 4-т нь хөргүүрийн системд нь гэмтэл гарсан. Станц дээр болсон ослын улмаас 5 хүн радиацид хордоо амиа алдсан. Ийхүү осол гарсны дараа станцын эргэн тойронд 20 км радиус дотор байрлах газар нутгийг хаалттай бүс болгон зарлаж орон нутгийн 80 мянган гаруй иргэнээ яаралтай нүүлгэн шилжүүлжээ. Фукушимагийн цөмийн станцд гарсан осол Чернобылийн цөмийн станцын ослын дараах технологийн хамгийн томоохон осол болсон юм а. Хойд Солонгосын